Монгол Улсын тусгаар технологийн төлөө бүх ард түмний санал хураалтыг 80 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явуулж нийтээрийн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг юм а. Энэ өдрийг монголчууд бид мартаж болохгүй түүхэн өдөр. Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар технологиг батлах бүх ард нийтийн санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагт эхлэж 18 аймаг Улаанбаатар хот, Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, зөвлөлт холбоот улсад сурч ажиллаж байсан сонгуулийн насны буюу 18-аас дээшх 494,960 хүнээс 487,409 хүн оролцож тусгаар технологи дэмжсэн түүхтэй. Тусгаар технологийн үнд цэнийг үеийн үед санад урсаж, хойч үедээ өвлүүлэн үлдээж таниулах нь чухал гэдгийг судлаачид онцолж байна. 1945 оны 2 сарын яалтын хилцээр 45 оны 6-7 сард болсон Москвагийн зөвлөлт дундтын хилцээр ингээ 8 сар 14-ний хилцээр бүгд найрамд Монголд тус Японы эсрэг дайнд орсон үйл явц 9 сарын 2-нд Япон үгдүүг бууж өгсөн. Ингээд 10 сарын 20-нд Монгол улс нийт ард түмэн тусгаар технологиор санал өгсөн энэ үйл явцуудад бүгд хоорондоо харилцсан хэлхээ холбоотой ийм үйл явдал болж өрнөсөн юм байна. Тийм учраас бол энэ өнөөдрийн өдөр гэдэг нь бол монголчуудын хувьд бол маш чухал түүхэн ийм өдөр юм а. Энийг бид нар бол маш чухалчилж өргөн дэлгэр тэмдэглэж явах ёстой. Ингэснээр Монгол улс бол дэлхийн 2 дугаар дайны дараа бол олон улсын эрх зүйн субъект болж гарч ирсэн ийм түүхтэй юм а. Дундад эргэн улсын засгийн газрын төлөөлөгч Ли Фажаныг дагалдсан 12 хүнтэй баг Улаанбаатар хотын 3, 5, 8 дугаар хороо Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалтын явцыг ажигласан байдаг. Санал хураалтын дараа 11-р сарын 1-нд Ли Фажан гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэлийг ерөнхийлөгч Жанкашид өргөн барьжээ. 1946 оны 1-р сарын 5-нд дундад эргэн улсын засгийн газраас бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллийг гаргасан байна. Санал хураах төв комиссийн орлогч дарга Сүрэнжав тэргүүтээ төлөөлөгчид 1946 оны 2-р сарын 8-нд Чунчэнд очиж санал хураалтын дүнг танилцуулан засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны 2-р сарын 13-нд бүгд найрамдах Монгол ард улс дундад эргэн улсын хоорондоо дипломат харилцаа тогтоож элчин төлөөлөгчөөн харилцан суулгах тухай нот бичиг солилцсон түүхтэй байдаг. Энэ үед чинь Монгол улс хэдийгээр 1911 онд тусаар технологи тунхаглан зарлаад 1921 оны хувьсгалаар бодит байдал дээр буюу де факто тусгаар тогтнолцсон улс байсан боловч зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсаас өөр улс хүлээн зөвшөөрөөгүй байсан ийм 20 гаруй жил болсон ийм үйл дээ. Тийм учраас Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсаар хүлээн зөвшөөрөх асуудал бол 1940-од оны дунд үеэс эхлээд ялангуяа 1943 оноос эхлээд энэ холбоотон их гүрнүүдийн удирдлагын төвшөнд яригдаж эхлээд цаашдаа 1945 оны 7-8 дугаар сард болсон зөвлөлт холбоот улс дундад эргэн улс буюу бүгд найрамдах Хятад улсын энэ хэлцээрээр шийдэгдсэн ийм асуудал байна. Чингис хаан үндэсний музейд тусгаар технологийн төлөө ард нийтийн санал хураалт 80 олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ жил бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар технологийн асуудлаар бүх ард түмний санал хураалтын түүхэд 80 жилийн тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэн хамтран энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм а. Хуралд 12 илтгэлийг сонсож хэлэлцүүллээ.